одоо гэрмэс рүү харангуй үйл. Би ирээдүйд ийм болно. Ирээдүйд ийм шиг болоод гоё болсон гэж бодчихсон. Чи хайртай. Ирнэ. Эрсэрнэ. Экстерис. Аймик. Яа. Байцгаарэ. Одоо ингэ шууд эхэлж чинь тий. За тэгээд за байцгаарэ. Хоцоо солиод тэгэхгүй бол царим утаа. Бэртэ. Тада. За сайн байцгаана уу? Үйлсэ байна. What's up guys? За тэгээд өнөөдрийн мэдлэгээр хэдүүлээ яг юу хийх вэ гэдэг хэдүүлээ өнөөдрийн мэдлэгээр миний өрөөтэй танилцах болно. Байж байгаа. За эхлэе. За би иргэн ирлээ. За тэгээд та нарт харуулъя. Эхлээд би өрөөнийхөө яг бичлэг хийх хэсгээс эхлэе гэж бодож байна. Яг жоохон тост байгаа. Гэтэ зүгээр. Байж байгаа. Вау. Яг та нар энийг бичлэгнээс минь харж байгааг л баг л та. Яг л энд уцааг тавьдээ. Remax. Энэ микрофон. За та нарын миний бичлэгэн дээр хамгийн их хардаг микрофон л тоо. Энд ч гоё микрофон доо. Анхандаа ажиллахгүйсэн. Тэгээ сүүлдээ ажиллаж эхлэв. Яагаад ч хэрэггүй. За та нарт тэгээд гоё пада танилцуулъя. Яг маус заавал keyboard байхгүй. Keyboard маус дээр байхгүй ч гэсэн гоё тоглоод эвтэйхэн. Вау. За энэ зураг маш түүхтэй зураг байгаа. Энэ зургийг өмнө жилийн 2 сард Mobcom зохион болсон Wonderland дээр гэрмэстэй зураг авах гэсэн даа хөргий. Одоо ингээд суунгуудаа гэрмэс рүү харангуудаа гүйл ш. Яа би ирээдүйд ийм болно. Ирээдүйд энэ ах шиг болоод гоё болно гэж бодчихсон. Тэгээд энэ бол манай яг үндсэн гэрэл. Энэ туслах гэрэл. Энийг сүлд авсан. Тэгээд миний бичлэгээд хэсэг нэг иймэрхүү байна да. За тэгээд та нарт бас за байж фигүүрүүдэд та нарт дараа сүлдэн танилцуулъя заяа. Одоо гоё юм бод хэсэг рүү оръё. Зочны өрөө. Бодын хэсэг рүү. Энэ манай хевс байгаа. Манай хевс бол үнэхээр гоё. Манай аав авчижсэн. За зүгээр яах. Миний үлийг битээ тоогоороо манайха хөдөө яваа сандаалаар болцсон. За миний хевсэн дээр бол яг Дори Немогийн зураг байхгүй ч гэлээ гой загас амьдтын зураг байгаа. Хүүхд гой хевсэн. Тэгээд энэ манай бодон бол яг би бодон дээр л утгал та. Гэтэ гой том цэнхэр бодон. Цэлийсэн цэнхэр бодон. Тэгээд энэ цэнхэр бодон дээр би сууж зурагтаа үзнэ. Унтан, кифтэн, идэн. Гохрын. За тэгээд ийшээ энэ бол миний медалийн хэсэг байгаа. Энд яг их чөтөөрийн 2 медаль холсон л байгаа л да. Энэ манай их чи медаль байна. Тэгэл энэ бусд нь хамаагүй. Тэгэл бас шилдэг сурагч гэх медаль шүү дээ. Энэ бол очихаа стачигийн зураг. Яг би очихаа Наруто нэг үздэг л дээ. Гэтэ энд яг энэ гой таарад байсан бол байна. Одоо хэдүүл ийш явъя. Ийшээ бол манай дүү бит хоёрын та нар яг бишгэн дээр манай дүү харж ирсэн баг. Манай дүү бит хоёрын жастай зураг байна. Тэгээд өргөмжлөл байна. Тэгээд цаашаа бол энэ Нарутогийн зургнууд та нарыг уртаж явнаа. Яг та нараа бодож байгаа л ах л та. Наруто үздэг юм байж яас их Наруто юм бэ? Үсээ гэж бодож байгаа л та. Гэтэ би зүгээр аниме юм хам цоглуулах дуртай. Энэ Наруто энэ миний өрөөг хамгийн гоё чимдэг хүмүүс орж ирэл. Вау! Үсээ чиний өрөө яасан гоё юм бэ? Чиний энэ аним чи гоё байна. Чи энэнийхээ ардлыг цэвэрлэдэг юм уу гэд надаас их асуух юм л та. Харах юм бол яг энэ артл нь айгүй их тоосор болсон баг. Яг ингээд энэ тавиараа. Гэтэ зүгээрээ энийг удахгүй арчин гэж бодож байгаа. За цаашаа явцгаая. Зүгээр. Цаашаа явцгаая. Энэ бол нөгөө хайку гэдэг волейболын анимын яг өөрөө волейбол тоглох дуртай ч гэсэн яг аним хайку майку үздэг л дээ. Гэтэ яг өрөөг чимжсэн болохоор өрөөгөө чимэх айгүй дуртай л та би. Тэгээд ийм зураг байна да.
Дараагийнх нь юу лээ? Jujutsu Kaisen гэдэг анимийн 2 гоё шилэн зураг. За мэдээж энэ хэсэг рүү бол та нарын миний мэдэхгүй хэсэг байгаа л да. Та нар бол миний энийг цоглуултыг баран мэдэхгүй байх уу? Би бол мэдээж e-sport, CS, Counter-Strike 2-ын үнэнч фэн байгаа. Мэдээж яг тоглолтгүй л дээ. Гэтэ багуудын үнэнч фэн. Гэтэ надаас түүмээ жижигхэн баг асуусан ч би ерөөсө бүх багийн логог мэднэ, бүх багийн нэрийг мэднэ. Ерөөсө айгүй гоё. Том багуудын бол ямар тоглогчтой, ямар тэмцээнд оролцож ирсэн бүгдийг мэднэ. Яг эндээс харах юм бол миний постэр дээр Монголд, тэгээд өвжи Монголд, Чингис Warriors, Хаанс гэсэн тийм Монгол 4 багийн зураг байгаа л да. Яг Монгол багуудыг их дэмждэг болохоор наацсан байгаа юм л да. 19 өсгөн нас байгаа. За цаашаа явцгаая. За цаашаа явбал мэдээж манай энэ дээдлийн гоё шинэ жилийн зураг бол хамгийн гоё. Манай найзын миний төрсөдрөөр бэлгэлсэн өөрийн гараар чингүүлсэн гэдэг аахгүй. Өөрөө ганцаараа манай найз уул нэг уран биш л дээ. Гэтэ айгу уран юм шиг энийг хийсэн байгаа аахгүй. Би найзаараа бархахраж явдаг. Найзтай энийг далимжуулаад сэтгэлийнхаа үгийг хэлье. Найзуудаа бүгдэнд нь хайртай шүү. Энийг хийсэн найздаа үнэхээр их хайртай шүү. Баярлаа. За дараагийнх нь бол толтой хосолсон миний багын зураг байна. Яг жоохон сонирхол гарсан зураг. Гэтэ айгүй хөөрхөн. Хүмүүс айгүй хөөрхөн гэдэг юм. Би бол өөрөө жоохон царай матал гарцсан гэж боддог. Гэтэ хамаагүй. За дараагийнх нь бол мэдээж чөтгөрийн ангууч. Чөтгөрийн ангууч аним би бас нэг дуртай шүү дээ. Зүгээр л цоглолт. Энэ яг үннийг хэлээд их чөтгөрийн өөрөө ингээд хосолсон байт. Зүгээр л дондор хаалтна. Гэтэ зүгээр ингээ хүмүүс орж ирэхэд гоё ингээл бас чимхтэй харагдаад бас гоё байдаг байхгүй юу. За дараагийнх нь мэдээж миний шкаф. Саяны миний дотор нь орж нуугдаад пижактай гарч идэг шкаф. Яа доторг нь харуулахгүй. Дотор нь баахан ном байгаа, хувцас байгаа. Тэгээд за энэ ч яах вэ? Тэгээд миний шүүг байгаа. Цаашаа хэдүүл номын тавирлаа явцгаая. За тэгээд миний номын тавир бол үнэхээр зэгцгүй. Яг энэ бас нэг гадаад багийн постэр байгаа маа. Энийг гэтээ бас мэддэг бол юм наагаагүй. Бид e-sports. Нөгөө сая Mesa Nomatic Stars Masters болоод тэмдэглэнээс нарсан. Гой постернууд. Тэгээ манайхан намайг CS2 сонирхдаг гэж боддог баг. Мэдээж фигурийнхаа хэсэг рүү хэдүүлээ ороход бэлэн болсон байна. Энэ бол мэдээж миний фигурийн сервант. Яг ганц гэрэлтэй. Гэтэ One Piece үнэнч фэн гэдэг нь ус эндээс ил тарагдж байгаа хөө. One Piece, Naruto, Dragon Ball, Demon Slayer, Jujutsu Kaisen тэ болоо да ер нь тиймэрхүү анимэдээ. За дээрээс яг шкафн дээр багтахгүй, шкафн дотор багтахгүй хэтэрхий том хэмжээтэй хоёр фигур маань энд байгаа. Shanks-ийн Luffy-гийн фигур. Би энэхүү цоглуулгыг яг үндэ хэлэхэд бол цоглуулах гэж 8 жил болсон. 8 жил хугацаа шүү. Хэвээ тоосын бол 8 жилд ер нь бараг 2 л удаа авсан байх шүү. Яагаад гэвэл эднэрийг авч гэд буцаад хийх айгүй хэцүү. Та нар ойлгохгүй. Гэл авчих юм бол эвдэр чинь. Мэдгүй эднэр чинь айгүй эмзэг төрлийн За энэхүү хэсэгт бол манай Luffy-гийн хэсэг байгаа. Ер нь дандаа Luffy байгаа энэ дотор. Luffy гэл. Энэ доор бол дан Zoro байгаа. Zoro. Энэ доор мэдээж One Piece-ийн үлдсэн дөрүүд байгаа. Buggy, Katakuri, Kaido, Jinbe, Ace, Marco, Mihawk гэсэн дөрүүд байна. За доош явах. Доош бол мэдээж энд бол манай дандаа жижигүүд байгаа. Жижигүүд донд бол дандаа ихэнх нь One Piece байгаа. One Piece-ийн үнж фэн. Доошоо бол Sasuke, Naruto, Sanji, Franky байна. Ард нь Mary-гээд хөлөг байгаа. За энд бол бас бараг л гологдмал фигурүүдтэй. Хамгийн доор ордог фигур. Гэтэ гоё фигур. За дээрх фигур рүү орцгоё. Эднэр бол сүүлд авсан фигурүүд байгаа. Дээр байгаа фигурүүд бол эднэр энэ сервантд байгаа юмуд нь хойчин байхгүй. Багтааг үнүүдийн дээр тавьчихсан. Энэ бол гэрэл астаггүй хуучин шин өстой хайрцагтай хайрцаггүй бүхэл төрлийн фигур бол дээр байгаа. За одоо зурагт руу орцгоё.
Энд бол ганц багтаагүй шофтер фигүр. Айлын дунд шиг. Ганцаараа ганцаарх наа энэ дэр. Манай зурагт энэ дэр мэдээж манай үйлсээ гэдэг гоё. YouTube сувгийн маань зургийг шингээж өгсөн байна. Манай зурган дээр 147,000 subscribe. Мэдээж Robot 2K subscribe буюу хэдүүлээ 2,000 сабын төлөө хичээе. За дээш явцгаая. Энд бол миний багын зураг харагдаж байна. Багтаа хөдөө эмээ дээр өссөн зураг харагдаж байна. Энэ гэр бүлийн маань зураг байна. Дээшээ бол волейболын бас анимын зураг байна. Энэ манай цаг Mickey Mouse-тай цаг. Энэ дандаа л хүүхэлтэй анимашн аним байгааз манай өрөөнд. Өөрөө жоохон би аним талдаа хүүхэлтэй кинон талдаа сонирхолтой болохоор өөрийгөө ч гэсэн дагаад ийм чимэглэе гэж бодсон. Энэгээр л дандаа анимын постэр байгаа. Тэстэй. Тогтхгоонууд нь стикерээр наагаад тэстэй. Байж байгаа. Скотч нараа хөөч чи 2 3 жил болсон баха эднэр орог. Тэгэл ер нь өөрөө маань нэг иймэрхүү байна да. Энд бол манай 50 байна. Яг энэ зүгээр төр хугацаанд л байж байгаа юм л да. Гэтэ манай 50. За одоо цааш ийшээ. Энэ бол манай өндөр хэмжигч байна. Манай өрөөний. Яг өндөр хэмжих боломжгүй л байна л да. Өндөр хэмжигч гэж зүгээр залгууруудаа нуух гал өндөр хэмжигч. Чи 170 хэмжих. Оо. Энэ бороо хэмжих шүү залуучуудаа. Би уулны 180 шүү, 182 шүү заяа. Харж байна уу? Намаа хүмүүс нэг намайг хүмүүс өндөр гэж боддог юм билээ. Тэгтээ 170 биш шүү. 182 шүү. За дараагийн хэсэг бол манай гитар байна. Яг гитар тоглохоос дуртай гитар сонирхож байгаа. Энэ гитар бараг 3 жилийн өмнөөс манай хамт байсан. Гэтэ ерөөс тоглохгүй. Тэгээд би нэг жоохон гитар сураа тоглож ивдэрсэн. Гэтэ зүгээрээ. За тэгээд миний өрөөний ихэнх юм ингээд дуусч ин да. Тэгээд өөр үзүүлэх юм гэвэл энэ хэсгийг үзүүлэх гэж нэр энэ фигурыг дараа нь харуулъя гэд. За энэ хэсэг бол манай энэ анхны фигурын хэсэг бүр энэ сервант мерватнаас жаах цуглуулсан. Хэвээ энд бол 9 шидэн бүрдсэн фигурнууд байгаа. Хэвээ миний дуртай дургуйш фигур байхгүй л дээ. Бүгд л хайртай фигур. Тэгээд өнөөдрийн room tower гэх юм уу эсвэл баг home tower болчих юм шүү. Миний хамтардаг. Энэ зурагтай гоё харуулчих. Эндээ зогсож байгаа даа. Тийм. Юусыг хаа. Манай room tower гэх юм уу, home tower гэх юм уу баг бичлэг маань энэ хүрээд дууслаа. Бидэнтэй хамт байсан үзэгчтэй бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд өнөөдөр бас room tower хийн мин гэдээ бас гоё пижак юмс. Яг бодоход бол 1000 subscribe би хийгээгүй санагцсан. Тэгээ 1000 subscribe бичлэг ойлгож байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуустаа залуусаа дараагийн бичлэг хүрэл. За тэгээд түр баяртай андуудаа. Bye.